За эрхэм хүндэт телевиз үзэгчдийнхаа энэ өдрийн амрыг ирье. Өнөөдөр бид шинжлэх ухааны технологи инновацийн телесэтгүүлийн ээлж дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Манай нэвтрүүлгийн эхний буланд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар 3 байгууллагаас явуулсан эрдэм мэлгээний хурлын талаар хийсэн сурвалжлагыг хүлээн авсан юм. Өнгөрч буй энэ 7 хоног шинжлэх ухааны салбарынхны хувьд онцгой 7 хоног байлаа. Учир нь жил бүрийн 11 сарын сүүлийн 7 хоногийг шинжлэх ухааны ажилтны өдөр болгон тэмдэглэж, бүтэн жилийнхээ ажил хөдөлмөрийн амжилт үр дүнг нэгтгэн дүгнэдэг юм а. Бид энд өчигдөр болсон ажилтны өдрийн баярын хурлаас товч сурвалжлага бэлтгэлээ. Хурлыг боловсрол шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ган Төмөр нээж, энэ салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран хийж хэрэгжүүлэхээр эхлүүлсэн олон санал санаачлах нь ажил хэрэг болсныг онцлон тэмдэглэн хэллээ. Өчигдөр хуралдсан шинжлэх ухааны ажилтны баярын өдрөөр хуралдсан засгийн газрын уралдаанаар эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд гарааны компани байгуулах журам батлагдаж өнөөдрөөс ажил хэрэг болж эхэлж байгааг хэлэхэд таатай байна. Их сургууль эрдэм шинжилгээний байгууллагын дэд бүтэц лабораторийн орчин сайжруулах, шинээр байгуулах чиглэлд тодорхой экс дэвшил гарч байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрдэм шинжилгээний байгууллагуудад 1.8 тэрбум, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль цөм лаборатори байгуулахад 5 тэрбум 382 сая, Монгол Улсын их сургууль 511 сая, Хөдөө аж ахуйн их сургууль 703 сая, Монгол Улсын боловсролын их сургууль 1.8 тэрбум, Соёл урлагийн их сургууль 704 сая, шинжлэх ухааны технологийн их сургууль 878 сая төгрөг, нийтдээ 10 тэрбум 178 сая төгрөгийг шинээр лаборатори байгуулах шинжилэн тоноглоход зарцууллаа. Дэлхийн нэр хүндтэй судалгааны мэдээллийн сан болох Thomson Reuters-ийн мэдлэгийн цахим хуудсыг судлаачдад нээлттэй ашиглуулахад зориулна 100 сая төгрөгийн төсөв баталж өглөө. Эдгээр арга хэмжээ нь манай эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг дэлхийн түвшинд хүргэх чанар үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Эрдэм шинжилгээний байгууллагуудад арилжааны дан суулгах, улсын төсвийн бус хөрөнгөө захиран зарцуулах хэрэгтэй болох талаар санал боловсруулан сангийн сайдад хүргүүлээд байгаагаа дуулгахад таатай байна. Шинжлэх ухааны салбарын алдаа онооны дүн нурууг цагийн цагт үүрч явдаг шинжлэх ухааны академи хэмээх өнөр бүлийн тэргүүн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч эрдэмтдийнхээ амжилт бүтээлээс инхүү ярьж байна. Монгол улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан манай эрдэмтэд шинжлэх ухааны академийн байгууллагад ажиллахсад Монголын эрдэмтдтэй хамтарч ажилладаг байгууллага хүмүүсүүд иргэдэд энэ баярын мэндчилгээ төвшүүлж эрүүлийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Энэ жилийн нэг онцлог бол Монгол бахархал өдрийн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар шинжлэх ухааны академийн физик техникийн хүрээлэнгийн төслийн удирдагч академич Хавтгай Намсрай төрийн дээд зэргийн одон Чингис хаан одонгоор шагнагдсан явдал юм. Энэ бол манай эрдэмтдийн хувьд эрдэм шинжилгээний ажил бүтээлийг үнэлсэн, шинжлэх ухаанаа дээдлсэн ийм том түүхэн илрэл боллоо гэж бид үзэж байгаа. Хамгийн гол нь манай шинжлэх ухааны байгууллагын залуу эрдэмтэд судлаачдын дундаас тэдний гинэнээс хэдэн 10, хэдэн 100 намсраагаа төрж гарах тэр сайхан урам зориг эрч хүчийг өгсөн төлөвт их баяртай байгаа юм. Монголын эрдэмтэд өөрийнхөө судалгааны ажлын чанар шансааг сайжруулах, дэлхийн түвшинд судалж төөрөж бүтээх талаар их зүйл хийж байгаа. 2014 онд шинжлэх ухааны академи судалгааны чанарыг сайжруулах, оюуны бүтээлийг эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах зорилт төвшүүлэн тавьж ажиллалаа. Одоо манай академийн хэмжээнд гэхэд бол дутаагүй төсвийн үйлдвэр, байгаль дээлтэй өндөр хөгжилтэй оронд боловсрогдсон ийм технологиг нэвтрүүлэх, нутагшуулах, одоо хэсгийн ордон байгуулах зэрэг бүтээлч ажлуудыг хийлээ. Түүнээс гадна одоо суурь судалгааны болон хэрэглээний чиглэлтэй олон арван бүтээлийг төөрөж, хэвлэж, олон улсын түвшинд нийтлүүлж, бүтээл нийслэл авсан ийм амжилттайгаар шинжлэх ухааныхаа өдрийг
өгтөж байна. Манай төр засгаас шинжлэх ухааны байгууллагыг бичүүлэх, хөгжүүлэх талаар бас тодорхой арга хэмжээнүүд авч байна. Одоо энэ оны 4-р сард Улсын их хурлын нийгмийн бодлого улсар шинжлэх ухааны байнгын хорооноос шинжлэх ухааны бэхжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргаж шинжлэх ухаанд зарж байгаа зардлын хэмжээг одоо хөгжиж байгаа орнуудын дунд түвшинд хүргэх, шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг улсын төсвийн 5 хүртэл хувьд хүргэх, шинжлэх ухааныг олон санхүүжилтийн хөсвөртэй болгох, шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн бие даасан байдлыг хангах талаар тодорхой арга хэмжээ авах засгийн газартай алгасан. Одоо энэ заалтуулаад ойрын үед хэрэгжинэ гэдэгт бол итгэл төгс байгаа. Мөн одоо шинжлэх ухааны салбарт хөрөнгө санхүүг нэмэгдүүлэх, нөөц уламжууд айчлах чиглэлээр шинжлэх ухааны академийн хамт олон ажиллаж байна. Энэ 13 онд шинжлэх ухааны академийн хэмжээнд эрдэм шинжилгээний зардал тэрбум 300 сая төгрөг улсын төсвөөс олгосон. За биднүүд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, орон нутаг бизнесийн байгууллагатай ажиллах замаар 3 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олсон амжилтаар одоо энэ шинжлэх ухааныхаа өдрөө өгтөж байна. Манай эрдэмтэд өнөөдөр олон улсын түвшинд үнэлэгдсэн олон сайхан бүтээл гаргаж байна. Бүтээлийнх нь ишлийн үзүүлэлт бол доктортой байна. Монголын эрдэмтдийн гадаад төлөвлөсөн бүтээлийн ишлийн 51% нь шинжлэх ухааны академийн эрдэмтэд ногдож байгаад баяртай байгаа. Манай шинжлэх ухааны академийн 117 эрдэмтэн олон улсын болон бүс нутгийн төсөл хөтөлбөрт оролцож удирдах ажиллаж байна. НАТОгийн энхийн төлөө шинжлэх ухааны хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологи, байгаль орчны чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ бол олон улсад одоо бас манай шинжлэх ухааны эрдэмтдийг үнэлж байгаа бас нэг хэлбэр илэрхийлэл гэж ингэж бодож байна. Тэгээд энэ шинжлэх ухааны ажилтны өдрөөр нийт эрдэмтдтэй туурын бүтээх их ажилд нь амжилт, эрүүлийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Шинжлэх ухааны ажилтны өдрүүдийн баярын хамгийн үн хүндтэй арга хэмжээ нь мэдээж хийсэн бүтээснээ улс орон хүн ардаараа үнэлүүлэх шагналын үйл ажиллагаа. Эрдэмтэй хүн даруй их мөрөн дөлгөөн гэдэг үгний жинхэнэ утгыг харуулдаг нээлтийн дайны бүтээл хийчээд ширээнийхээ ард чимээгүйхэн сууж байдаг даруйхан нь дэнцсэн эрдэмтэд маань салбарын шагнал хамгийн том бэлэг болдог юм. Энэ жил шинжлэх ухааны тэргүүний ажилтан хүнд тэмдгээр шинжлэх ухааны академийн Батөөнгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн доктор Инхтуя, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн Монхимо компани дэд захирал хиймч доктор Дэмбэрлэм нарын хүмүүс тодорсныг салбарын сайд гардуулав. Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдад Монгол улсад шинжлэх ухааны технологийн шинжилгээг хэрэгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нүүнэлж шинжлэх ухааны тэргүүний ажилтан хүнд тэмдгээр шагнаж урамшуулдаг. Экосистемийн судалгааны хөтөлбөрийн болон Монголын бүс нутгууд хэрэгжиж байгаа ховор амьтны судалгааны өдөртөгч санхүүжүүлэгчээр тус ажиллаж байгаа манай тань энэ төлөвлөсөн Монгол эрдэмтэн судлаачдын өмнөөс ажлын өндөр амжилтыг хүсье. Үүний дараа шинжлэх ухааны академийн дээд шагнал Хувлай хаан алтан медаль болон академийн хүндэт жуухаар шагнагдсан эрдэмтэн судлаачдад ерөнхийлөгч инх төвшин шагналыг нь гардуулав. Хувлай хаан медалаар шинэ үе сургуулийн захирал ардын багш Маам, Бэлэг оюун Дамдандаа сангийн тэргүүн доктор Сүхбаатар нарын 5 хүнийг шагнаж урамшууллаа. Шинжлэх ухааны академийн хүндэт жуухт бичгээр шинжлэх ухааны академийн Батөөнгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Сэвжид, эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш Жаргал хүү, философи социолог эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Хишиг Даваа нарын 33 залуу судлаачдыг шагнаж урамшууллаа. Мөн шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийг шалгаруулдаг. Энэ онд Монгол Улсын их сургуулийн профессор Энх-2, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн Монхимо компанийн төслийн удирдагч Дэмбэрлэм, шинжлэх ухааны академийн Батөөнгийн хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор Төвшин Тогтох, шинжлэх ухааны технологийн их сургуулийн профессор Дамдин Сүрэн, шинжлэх ухааны технологийн их сургуулийн профессор академич Содном Дорж, Монгол Улсын их сургуулийн профессор Эрдэнэбат нарын эрдэмтэн судлаачдын нэг сэдвт бүтээлүүд оны шилдэг эрдэм шинжилгээний бүтээлээр шалгарчээ.
нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга замын талаарх эрдэмтлэгээний хурлыг байгаль орчин ногоо хөгжлийн яам шинжилгээ ухааны гэж юм. Энэ агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо тийм ээ. Ингээ хамтарч зохион байгуулж байгаа юм байна. Тэгэхээр энэ хурал ямар зорилготой болоод тэгээд энэ ямар одоо үр дүн хүрч байна. За тэгэхээр агаарын бохирдлын асуудал бол одоо бүх нийтийн асуудал болоод хувирчлаа. Энэ дотроо голлож бол мэдээж бол бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид ингээд бол энд хамтарч иж бол энэ асуудлыг бол бууруулна гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм учраас бол одоо яг тал талын оролцоог хангасан ийм хурлыг бол зохион байгуулахаар бид нэр ажилласан. Тэгээд энэ хурал маань аштайхан явж байна. Гол асуудал бол ерөнхийдөө эрдэмтэд ямар санаа байна? Энийг нь зохион бид одоо юу гэдэг бодлого боловсруулдаг хүмүүс яаж хэрэгжүүлэх үүдгээр л биднээс саналаа солилцож байна л да. Тэгээд өдөөс өмнөх хурал бол ерөнхийдөө эрчим хүчний асуудал үр ашгийг сайжруулъя. Тал дээр агаарын бохирдлыг бууруулахад ямар одоо шийдэл байгаа юм бэ гэдэг дээр л голлож анхаарсан л да. Тэгэхээр эрчим хүчний үр ашгийг сайжруулах дээр бол ер нь хоёр асуудал байгаа. Нэгдүгээр бол дулааныхаа алдагдлыг бууруулъя. Хоёрдугаарт бол технологио сайжруулъя. Одоо тэгэхээр дулааны алдагдлыг бууруулах гэхээр хаана байна гэдэг асуудал босч ирж байна. Тэгэхээр гол нь бол гэр хорооллын гэрт одоо дулааны алдагдлын асуудал байна. Хоёрдугаарт бол одоо хуучны орон сууцууд ялангуяа өгсөр мул гэж ярьдаг. Энэ орон сууцсан дээрх одоо дулааны алдагдлыг бууруулах. Энэ хоёр дээр бол нэлээд тийм одоо сайн туршилтууд хийсэн. Энэний үр дүнг сонслоо. Тэгэхээр энэ дулааны алдагдлаа бууруулах юм бол ер нь бол одоо агаарын бохирдлыг 50% баг бууруулж болох магадaltaй гэсэн ийм тооцоо гарч байна. Нөгөө талаас бол одоо энэ 100-ны үр ашиг гэдэг юм уу технологийн үр ашгийг сайжруулахад яаж одоо бууруулах вэ? Ер нь бол үр ашгийг сайжруулна гэдэг бол нэгдүгээр яаж баг одоо эрчим хүч гэдэг юм уу баг түлшээр тухайн одоо эрчим хүчийг гаргаж авах асуудал шүү дээ. Тийм учраас бол одоо юу гэдгийг түлшнийхаа зарцуулалтыг 10%, 20%, 30% бууруулах юм бол яг тэр хэмжээгээр агаарын бохирдол буурна. Тэр бол бүр ойлгомжтой. Яг бол баг түлш төссөн учраас. Үүний үр дүнд бол тэр технологи сайжруулах хэрэгтэй л да. Тэгээ энэ дээр болохоор ер нь бол яг манай зуухнуудын асуудлыг нэлээд ярьлаа. Ус халаагуурын зуухан дээр тэгэхээр ер нь бол эрдэмтдтэйгээ жоохон дэмжиж өгмөр байна. Дээрээс нь ер нь бол энэ гаднаа сайхаасаа их дотоодынхаа их усүрийг анхаарья. Дотооддоо одоо нөөцийг төвлөрүүлээ. Дотооддоо одоо хүчийг хайжээж энэ асуудлыг шийднэ гэсэн ийм л ойлголттой болж байгаа шүү. Засвар хийхийн өмнө 349 350 орчим киловатт цаг дулааны энергийг шаардж байсан бол бидний одоо саяын одоо сонгож авсан материалаар дулаалсны дараа бол энэ бол 100 орчим киловатт цаг болж буурах юм боломж бол байна. За бид эдгээр барилгыг одоо дулаалаад саяын 350 нэгж талбайд шаардлагатай дулааны энергийн хэмжээ 350-аас 100 болгоод дулаалчихъя. Тэгвэл ямар одоо бид нар үр дүн төрөх вэ гэдэг. Ингээд аваад үзэхээр бид бол 750 сая киловатт цаг дулааны эрчим хүчийг хэмнэж байгаа юм. Хэмнэх юм боломж хүрдэж байна гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ? 562.5 мянган тонн нүүрсийг бид шатаахаас бол одоо сэргийлнэ. Энэ нь бол одоо вагоноор аваад үзвэл нэг 8562 вагон нүүрс байгаа. За ингээд агаарт штат CO2-ийн хэмжээг бид 843,750 тонноор багасгах юм боломж өрдөж байна. Зөвхөн бид нь угсармал барилгыг дулааснаар Улаанбаатарт байгаа жилд 13.9 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байна гэдгийг энд бол харуулж байна. Бидний саяхан гаргаж авсан үр дүнгээр өөрөөр хэлэх юм бол 10.5 сая метр квадрат талбай халаах боломжтой дулаанаар бид 3 орчим сая метр квадрат талбайг халааж байна. 7.5 сая метр квадрат талбай бүхий орон сууцны барилгыг одоо халаах шинэ их усүр бидэнд байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол бүх угсармал барилгаа дулаалчаад цаана үнэхээр манай магистрал шугам дийлдэг юм бол 7.5 сая метр квадрат талбай бүхий орон сууцны барилгыг бариад энд бид нар төвийн шугамдаа холбож энэ алдчихсан илүү дулаанаа бол энэ барилгын талбайг бол халаах юм нөхцөл бүрдэж байна гэсэн үг. За энийг нь цааш нь одоо бид ингээд дэлгэрүүлээд ингээд аваад үзэх юм бол за нэг өрхийн одоо барилга 75 метр квадрат дунджаар гэж тооцвол 100 мянган өрхийг бол орон сууцаар хангах юм боломж бас давхар бүрдэж байна гэж бид нөгөө талаар харж байгаа. Мөн түүнчлэн ингээд энэ ажлыг эхлүүлж чадвал манай улсын эдийн засгийг 7.5 их 80 төгрөгөөр өргөжүүлэх юм боломж бас давхар бүрдэж байна. За энэ байшин бол энэ бэлгэд байж байгаа байшин. За энэ бол миний өөрийн амьдардаг сууц. За энэ байшин бол би өөрөө эрчим хүчний хувьд идэвхтэй. Бие даасан эрчим хүч инженерийн хангамжтай ийм одоо ногоон хэлбэрийн байшин барихыг зорж одоо бүтээсэн юм аа.
За энэ бол нарны эрчим хүч буюу сэргийлт эрчим хүчээр ажилладаг бас энэ судалгаа хийдэг хүний бас энэ чиглэлээр техник технологи боловсруулах гэж оролдог хүний оюун ухаан олсон юм байшин. За ингээд энэ байшингийн талбай бол одоо ижилхэн нь бол нэг бохиророо гадна талаараа бол нэг 778. За бидний амьдарч байгаа дотор орчноор бол нэг 634 метр куб одоо ижилхүүнтэй. За ашигтай талбай нь бол нэг 219 метр квадрат. За гаднаараа бол 260 метр квадрат талбайтай ийм байшин байна. За манай байшин бол газрын далайн түвшнээс 1415.8 метрийн өндөр буюу юунаас Сүхбаатарын талбайгаас бол нэг 100 гаруй метрийн өндөрт байдаг. За Сүхбаатарын талбайгаас бол нэг 2-3 градусын одоо хүүтэн юм орчинд байгаа юм. Дотор температур нь хэд байдаг юм? Тийм ээ. Хэрэгтэй газраа хэрэгтэй температураа үүсгэж одоо амьдрах орчноо бүрдүүлж байгаа. Гараас бол нэг 7-8 градус, тийм ээ 6 градус. За тэр доод